Өчиг мэндэ. За хацтангаа тайлбарлая. 20 минут хоцорч 22 минут хоцорчлоо уушлаарай. Охин маань харин уйлаг надад тэгээд наа аргалах гэж бас нэлээд юм боллоо. За манайхан сайхан шийдлээд ороод ирээрээ. Өнөөдөр хоёр азад надруулах байгаа. Нэг нь сэтгэлийн бэлэг мундаг охины маань сэтгэлийн захим урлаг гээд охин маань байгаа. Тэр охин маань захим урлаг хэлэхийн эрхийн бэлэг явуулсан. За тэгээд ариун зайн амар гоё дэмжиж гэж бодоод сэтгүүлсээр байгаа 100 дагаагч хөргүүлчихлээ. Өнөөдөр баг тэнтэй сэтгэлийн захим урлагтайгаа л найзлаа. За тэгээд юу ялаа манайхан нөгөөх маань болохоор нөгөө полоро мантын цэцэг сонирхогчдын клубын админ. За тэгээд цэцэг полоро нэг нь 3 групп хөгжүүлдэг хч манад руу холбогдсон байгаа. За тэгээд бас юу бэлгэлээ гэсэн байгаа. Мандлын цэцэгний үйлчлэгээний бэлэг явуулсан байгаа. За орой минь хоёул болсон уу? За манай утган жаргал ороод ирсэн үү? Утган жаргал сайн уу? За орой минь. За манай байж байгаа би одоо нөгөө нэг өмнө нь гурван хэдүүлээ нэг фактсэн шүү дээ. Инхээ админ инхээ гэдэг бүлгийнхаа явуулсан бэлгийг сайхан хольж солиод баларсан. Одоо тэгэхээр ариун зайн сайн бичиж явъя. Тэгэхгүй бол өөрөө ч мартамхайн тэгээ та нарын бэлгийг хольж солиод биш үү? За манай хин Нямасур нэма орой минь шиг жаргал гიშгэ сайн уу? Бүрэг жоо юу нагч сайн уу? Манай эдтэй намайг хүлээжсэн юм шиг. Би харин 20 минут хоцорчлоо. Манай охин уйлаад. За өнөөдөр 26 оны 1 сарын 7-нд сэтгэлийн захим урлаг. Энэ айгүй гоё бэлэг байхгүй юу? Одоо аав ээжтэй заавал төрсөн өдрөө өсний найр гихгүйгээр зүгээр ингээ энгийн байгаа үед гоё бэлэг явуулахад бас их гоё тусдаг ш тэ. Бүгд сайн уука ундрал бүгд сайн байцгаана уу? Сайн уу? Манай топ пен болох юм бол ариун зайн гоё юугаар аяар гоё зургуудыг янзлж өгч байгаа шүү. За топ ариун заяагийнхаа топ пен болоод бичиж за. За нөгөөх нь болохоор урлагны эрх. Энэ болохоор манлын цэцэрлэгийн үлээ. Манлын цэцэг. За манайхаа одоо манайд оролцож байгаа зэ. За өнөөдөр жоохон чичтэй үзнэ. Амар зүйл сайн уу? Манай амар зүйл юу яаж байгаа шүү дээ. За энэ яг үлээ copy link. За одоо энэстэй ингэж зааварна. Энэ дээрээс ингэ болчих болно шүү дээ. За ингэ. За ингэ easy comment-ээр тодруулнаа. Энэ камер. За цэцээ болороо сайн уу? Би бас постондоо толгой эргээд л байх юм аа. Харин тийм ээ 10 бэлэг байгаа шүү дээ манайхаа. Инкүлээ хай. За comment figure-ээр тодруулна тийм ээ. За энийг ингээ copy хамгийн ихний пост одоо та нарт тест зөндөө бэлэг явуулаад байгаа. За тийм итгэж шүтэн барилдлагатай өдөр бэлэг ирсэн бол өнөөдөр авах шүтэн барилдлагатай өдөр байгаа. За 1 сарын 7-нд за энэ болцол нь энэ захим урилга дагаад за тэгэнгүүтээ доорх постыг шеэр хийгээд ерөнхий постоо шеэр хийх шүү. За тэгээ сайхан сэтгэлийн уйлныг найздаа илэрхийлсэн байгаа тий. За линкээ тавилаа. За дөрүлээ болсон байна. Бүгдэнд нь орой минь удахгүй топ болноо. За тэгээ сайхан постуудаа шеэрлээд өгөөрэй. Заяа сайн уу? За 234 хүн оролцсон байна. Бүгдэнд наад амжилт хүсье. За меншн байхгүй нэг ялагчтай. Жохон болцол маань урт байж магадгүй.
Ариун заяа нөгөө нэг бизнес эрхлэгчтэй хэлээд байгаа тий. Дэмжихийн тулд жоохон болцол урт байгаад байгаа шүү. Энэ гоё хавар яг гоё хэрэгтэй. Гоё аж ахуйч бэлэг. За байр майранд байдаг бол гоё тийм гэр хороолт одоо нөгөө нэг цэцэг тарих боломжтой хүндээ бэлгэлсэн ч болно. Яасууд уншиж байна гэдэг ш. Заяа хай. Оюун түлхүүр гэж байна уу манайхаа? Оюун түлхүүрээ гинэ. За зураг нь харагдах нь. Оюун түлхүүр. За юм зүрх мөрхтэй. Би ерөөсө харж байгаагүй л юм байна. Надтай найз юм лөө. За хай. Ястай харагдаж үзэгдэг юм. Адтан болчих чинь. Ээлтэй залуу пүүжээл. За би энийг ингээд постайд өчүүлэх гээд энэ бол би өөрөө л яваад. Энэ ардаа энэ хүн л адтан болчихсон юм байна л да. Оюун түлхүүрээ найзуудаа меншн хийсэн юм байна. За над руу ямар ч найз өсөлт явуулсан юм. Надтай найз юм байна. Намайг бол дагсан л юм. Гол нь ариун заяагаа дагаагүй бол найз болох боломжгүй. Үгүй адтан болох боломжгүй найз болох боломжгүй. За тэгжээд чинь өөр эсэс байна. За коммент нэмсэн шалгач юу. За оюун түлхүүр баяр хүргье үзчихвэл меншн хийгээд гараад ирж гин гэдэг чинь бас хүний лаад шүү дээ тий. Захин мөрлөг дээр найз олчиж байгаа юм. Уул нь үдчихэж байгаа хүнээс манаа надтай болсон үлдээ гэсэн сууж байгаа. За оюун түлхүүр гэж харагдаж байна. За манай давхар шалгаш. За энэ АЗВ-гээл гэж. АЗВ жинаа гэж 4 хоногийн өмнө оруулсан. За энэ биш үү? Бэрдэггүй л гинэ. За манай мега энкүлэ бадам цэцэг сайн уу? За манайхан бэлэгтэй постуудаа би авч байгаа шүү. За юу. Одоо энэ төлбөртэй авах хэцүү, төлбөргүй авах ч хэцүү. За тэгэл би бэлгээ хараад болж байна дөө. Та нарыг баярлуулах буян үлдээсүү чинь да төлбөргүй л аваад байна. Хизээ төлбөртэй болж байж байгаа юм байгаа мэдээ. Йоо. За тэгээ энэ дөнгөж эхэлж байгаа бизнесүүд болохоор жоохон дэмжихгүй бол жоохон тэгээд байна. За яг нэг эхэлж байхад нь дэмжиж өгчүүлгээл харин заяа бодоод байгаа хгүй. Одоо энэ нөгөө нэг дөнгөж голцоо дандаа ээжүүд энэ бас ээж ахгүй юу? Гэртээ хүүхдээ харт гэж ахгүй. Тэгэхээр ер нь дэмжиж өгчих юм бол цааш тэр нь гоё явчихаар урлам айгүй хөөрхөн байсан. За хоёрхан би аль нэгэнд наадтан болох байхаа гинэ. Ямар хөргөөнд явчих. Шеэр хийж болдоггүй гинэ. Үүдийн. За авч яа. Энд чи үлээ захин урилга даах хэрэгтэй тийм ээ. За гівэд оролцдог л хүн юм тий бас. Надтай бол найз байсан өчигдөр. Үгүй гівэ биш байна. Энэ зүгээр торт морт хийдэг юм болов? Нилээн тортны юм ширэлсэн. 1 сарын 1 гэхээр ширлэж болохгүй нь гэсэн байна. Тэгээд ширлэхгүйсэн юм шиг. Юм ширлэг юм шиг манайхаа. Нартай 1 сарын 3. Би чи хизээ пост хийлээ. 7 гэдэг чи 2-нд тавьсан тий. 5 хоногийн хугацаатай. Ширлэг юм шүү дээ. Манайхоо дахиад дарах юм шүү да. Хайраа. Уул надтай найз. Тэгээ постол гол нь ширлүүлэх гээд одоо нөгөө бизнес эрхлэгчд маань байх гол. Яа. За дахиад тарихт тий. Та нар ширлсэн мэт ч. Та нар ширлж болж исэн мэт. Оюугүй орой минь дээ. Та нар ширлж болж исэн мэт. Алуу нэгэн ширээ явуулаад тах та. Үгүй энэ аздан болох гэсэн чи ширэнд байхгүй шүү дээ. Гол нь 2 пост ширлсэн. Миний постыг тэгээ тэр нөгөө захин урилгынхаа постыг 2 пост ширлсэн байх таахгүй. 1 сарын 4 болоо явчлаа. 3. Нэгэн за энэ миний постыг ширлэг байна уу?
Гол нь манайхаа 2 постоо шеэрлсэн байх хэрэгтэй шүү дээ. Оо завхаар ажиллаа. Би топуудаа ингээ гой зургуудыг янзалж өгöd байгаа шүү дээ манайхаа. Мэдсэн. Топ болчих юм бол асуудалгүй. Та хамгийн зургийг гоё болгоод. Одоо дахиад дарыг та тийм. Гол нь энэ арда энэ постыг одоо энэ нэг юм рил байгаа байхгүй бичлэг. Ийм тэр энийг ингээд шеэрлэх тахгүй гол нь манайхаа. Энийгээ шеэрлээгүү тэг ерөнхий постоо шеэрлэх ёстой л доо. За дахиад дарахаас. Уучлаарай болцлоо. Тэр нэг пост чойжлогдоод алдаа заасан тэр одоо шаардлага хангахгүй л дээ. За 234 меншн байхгүй. Сайхан сэтгэлгээл нэг найзтай хэлээрэй гэдэг байгаа шүү дээ. За дахиад даръя. Шеэр хийсэн. Өөр дээрээ юу тийм ер нь нөгөө нэг хоёр линк байгаа байхгүй юу? Тэр ерөнхий нөгөө нэг giveaway-тэй постоо шеэрлээ. Тэр бичлэг саяны нөгөө үзүүлдэг reel хоёроо шеэрлсэн байх хэвээр. Өсгөө хишгээ гинэ. Ер нь нэг харагдаж үзэгдэх хүмүүс л хатдаг болоод байна. Тийм энэ нөгөө сүүлийн үед амар сайн орж иж байгаа. Би ажиглаа л байгаа. Энэ өсгөө хишгээ тийм зурагтай байсан шүү манайхаа. Энийг бол би мэдээд байна. Энэ сүүлийн постуудад бүр амар итгэвтэй орж ирсэн. Энэ 13 лайктай хот нарсан. Энэ хүн байхгүй өсгөө ишвэгээд. За энд нэг пост нэмж. Би энэ өсгөө ишгээг бол яг мэдчихээн. Таньж ийн гэж. Ер нь бол нэг идэвхтэй байгаа хүмүүс бол надад харагдаад байгаа. Оо ямар хөрх эврийн янтар гэж юм. За тэрийг гарчиж. Нэг байтугай найзаа таагласан байна уу. 5 өдрийн өмнө пост тавиал шууд орлуулсан байна да энэ. Инкул айгуусээ хөөрхөн байна. За энэ гэхдээ үнэхээр аз ивэсэн үү те. Хайр. Ядаж 2 постны нэг нь ширлэгдээд харагдсан бол те. Өсгөө бүр амар харагдаад байсан да. Инкулээ. Энэ Баттулж амсрыг мега антарч айгуусан оролцсон юм аа. Инкулээ. Тэрийн арда ингээ олон комент бичих юм бол угаасаа гарч ирдэг байхгүй манайха. Би та нарыг ингээд олон комент бичээрэй л гэд хэлээд байдаг чи ийм учиртай шүү дээ. За манай Аука гэж явж гин. Ашиг маань явж байна. Ийм олон комент бичсэн шүү дээ манайхан. Зулаа. За манай Нямасүр Няма пүүжээ явж байна. Зэ Нямасүр Няма амарцул тийм амарцул гэдэг энэ хүн бас айгүй итгэж орж иж байгаа. Хөөх юм бэ? Бат дэлгэр бүрэг бат дэлгэр отгоо. Та нар ч бас сайн олцсон биш. 200 хэдэн комент шүүн гэж саналаа юм тий. Таны өсгөө гэдэг хүн болсон байсан тий. За гол буцаад дэшиг үлгээд дахиад өөр комент өгөл орчих гэж хэлсэн би. Нөгөө ээсээс үлдээн гэдэг чинь юм чухал байхгүй манайхаа. Энийг хардаа тань ажил үйлсэн цэцэглэж ашиг орлого мега гинэ ашиг орлого нэмэгдэж амьдрал ах үдэн дэшилсэн авдраар ол сураас ашиг мөнгөж жаргаж авахыг юу ямар гоё юм бэ. Рэндомор тодруулах. Үгүй ер нь ингээ юм уншиж тодруулах чи айгүй хэцүү. Рэндом л амар юм байна гэж бодсон. Айгүй гоё хүчтэй юм лээ даа. Би нэг палажны аздангаа тодруулах гэж бүрстэ үгээл шүү дээ. Бараг хэдэн өдөр яваа уншсан. Тэр нөрөнд ингээ шүчл хамаагүй тэр. Ганц 2 зарцуулаад. Тэгвэл өдөр болгон хин юу бичиж байгааг гэж орж харсаар л. За өсгөө гэсэн тий. Яа 2 аттай штэ манайхаа дахиад нэг нь. За энд хөөр хий тэгсэн чи надад найз биш юм шүү. Сансан сэтгэлтэй л найз юм шүү. Чи яах гээд байна? Намайг дагаагүй юм шиг нөө. Тэгсэр миний сансан сэтгэлтэй найз болсон баг. 128 гинэ. Надтай найз юм болов.
Гүй энэ ч одоо өнөөдөр азтан доторх нь уу? Ямар сайн юм. Тэнд байхгүй. Шууд намайг дагсан бол гараад үгүй намайг дагаагүй бол азтан болохгүй шүү дээ. Хайр юм. Яа намайг дахгүй байгаа юм шиг. Хариу заяагаа дахгүй бол азтан. Сонсон сэтгэлтэй найз болсон байхгүй юу? Ямар сони юм бэ? Оо азгүй дахианууд. Зарчлаа шүү. За өсгөн дээр нь. За өсгөө минь найз болохгүй бол намайг дагаагүй бол астан болохгүй. Ямар хэцүү. За одоо нөгөө коммент фичер нь одоо ингэж дарагдах болно. Хэд дараал болох юм чи тийм балаа. Ямар алжирсан. За дахиад дарагдаа тий. Яа. Тэ намайг дагсан юм уу? Та 6 2 намайг дагсан юм уу? Яа, истэнэттэй бацаа. Аль өсгөө байна уу? Аль энэ өсгөө ороод ирлээ. Өсгөө хишгээ ариун заяагаа дагаач. Харин тийм инки хай. Ган чимэг таштайваа хай. Ариун заяагаа дагахгүй бол биш ээ. Энэ сансан сэтгэл чинь миний зүгээр лайвны хаяг байхгүй юу? Энэ өсгөө алив эсвэл би одоо ингэж тодруулж ийн. За одоо өнгөрсөн лайвн дээр ингэж чи ардаа энэ ерөнхий хаяг үү штий. Энэ миний энэ ариун заяа гэсэн хаягаас фоллоу хийж одоо өнгөрсөн. Би одоо дахиад нэг азтантай болохоор ингэж байна шүү. Заа юу. Инки баярлаа. Чи өсгөө ишгээ энэ ариун заяаг ороо фоллоу хийчих. Би тэгээ чамайг азтан болгочих за. Тэгээ 2 постоо шеэрлсэн юм уу чи? Биш ээ. Ариун за тэгвэл дахиад хай. Гэхдээ чи энийг хардаа өсгөө ишгээ. Яна чи гэдсэн чи надаас ахгүй байх. Өсгөө ишгээ штэ ингэж байгаа байхгүй юу? Яа. За чиний ингэж би коммент чи Батны бат хоёр сайн уу? Азтны шалгаруулах шууд дамжуулт явж шүү. Чи ингээ харангууд ад фрэнд гэж байгаас надтай найз биш бол байхгүй юу? Тэгээ ингээд ороо шалгангууд нь штэ. Ингээ гивийн ширүүд байгаад байна л да. За энэ ингээд энэ нөгөө за энэ хоёрынд байна шүү манайха байна. Байна. За энд гараад ирсэн шүү. Оо за ёо хоёр нь шеэрлсэн юм. Энэ яагаад гарч ирэхгүйсэн юм бол надтай найз биш болохоор гарч ирэхгүйсэн болов. За найлуу. Чам дээр найз байна. За чи SSC явуулах тах уу? Чатаар явуулах уу яах вэ? Ямар сони над дээр өрөө санаж. Би одоо найзаа шүүх юм бол өстой нэр. Чи над руу комментээр явуулчих таг уу? Чи над руу. Оо за фоллоу дээр нь байсан байна. За sorry байна. Байна шүү байна. За уушлаарай манайха. За би нөгөө найзаас найгаад тассан чинь нар да фоллоу гэсэн дээр нь байсан биш үү? За уушлаарай. За өсгөө ишгээдээ баяр үргээ. Йой, хүний азыг яг хариулах гэж. Төрөний тэр бол яалтчгүй шээрэгээ хийгээгүйсэн шүү. Тэрүүний тэр нөгөө нэг гой зүрх мөрхтэй хүн азтан болсон чинь яваагүйсэн шүү. За энэ сувлагч хаан бол за энэ биш болоо тэр. За өсгөө ишгээдээ баяр үргээ сэтгэлийн цахим урлаг гээд. За би олцоо. Өсгөө ишгээнаа сэтгэлийн цахим урлаг гээд бичиж авах болоо би хашир үзнэ. Тэр ихтэй хажааманд. Сэтгэлийн цахим урлагын ихээр болохоор өсгөө ишгээр тодорчсон шүү дээ. Манай тарсан тийм. Ишгээр. За манай юу би ингээд дугаарыг нөгөөд холбоод юу юм шиг манайхаа урдлаг тэгээд
гоё нэмчилгээ юу ч байсан болох юм билээ. Би нөгөө нэг ганцхан төвлөн өдрийн урилга тэгээ нөгөө хормын урилга нэг нь юу лээ цэвэрлэг урилга гэж бодоод байсан чи үгүй нөгөө нэг энгийн үед нөгөө гоё хайпа татны үндэ ингээд гоё мэдлэгээ төвшүүлдэг шүү дээ. Тэр бас болох юм билээ шүү дээ. За одоо айгүй гоё гэдэг байгаа. За ажиахууч гэдэг юм. Би сая дутуу шалгасан юм шиг байна гоё шүү дээ. Яа истэх. Би ер нь юу яах юм бэ? Эний ардаа нөгөө нэг All Friends тэгээд энэ Mutal биш энэ Follow энэ хоёр дээр нь бас давхар шалгах хэрэгтэй юм байна. Энэ All Friends Follow хоёр дээр нь шалгахгүй болохоор Follow дээр нь бас байгаад байгаа юм биш шүү. Зөв чинь харин тийм ээ ком дээр явуулсан. За өсгөө ишгээдээ баяр үргээ. Манай хэд талхлын постоо хийгээд өгөрөө гуйж шүү. Инкулегийн талхлын пост ирсэн өөр бил постод ирв. За болий. За одоо дараа ч хацлаа. Йоо. Манайхан дахиад зөндөө бэлэг ирсэн байгаа. За лайвын төгсгөлд хэлье. Манайд олон комент бичиж гоё постоо идэвхжүүлээд өгөөрэй. Инкуле хинэ нансаагчээ гоё бэлэг ирсэн байгаа шүү. За дараагийн бэлэг болохоор жоохон болцол ихтэй. Энэ их ч нөгөө юм гоё мандлын цэцгийн өрсөлдөл. За энэ хоёр дахь пост нь хараараа манайхан copy link. Йой. За мандлын цэцэг сонирхогч дээрээ лайк дарна. За тэгэнгүүтээ цэцэг фоллоороо дээрээ лайк дараад за тэгээ мандлын цэцэг сонирхчдын групптэй нэгдээд за тэгээ энэхүү постоо шеэр хийгээд мандлын цэцгийн өрсөлдөлгээний бэлэг шүү. За юу манайхан ийм гоё хартаа. Одоо ингээ хавар болж байгаа юм чинь та нар тий гоё болно. Зя. Манайд бүр лайв лаг үздэг болчихжээ сансан сэтгэлээр. Энэ сансан сэтгэл дээр чи юу ч яахгүй. Би нэрээ ариун заяа дээр шеэрлэж шиг. Яада манайхан шеэрлэг юм шүү. За үйж гар. Шеэрлэгчдэх үгсэж. Лайв нь харагдахгүй хаа. Шеэрлэл минь харагдаж байна уу? Үгүй ээ харагдахгүй юм тийм. За үйж. Миний ариун заяа дээр харагдаж байна уу? Лайв. Байхгүй байгаад байна тийм. За үйж бигас лайв шеэрлэх гэдэг. Миксертэй болчих юм. Оо ямар хөөрх юм бэ? 49 комент гинэ та. За миксерний адтан багны 9-нд 2 хоногийн дараа татвар шүү дээ. За посто шеэр хийн. За хоёр групптэй энэ дээр лайк дараа, энэ хоёр дээр лайк дараад энэ бүлэгтээ нэгдээд посто шеэр хийн шүү. За юм. За дарлааш. За заяа маань орж ирнэ. Би том яндорох гэж байгаа юм байна да. Энэ харин тийм ээ манай хишиг жаргал бүр аягүй сайн оролцож байгаа. За меншн зэшин байхгүй. Тэг. Оо яах гээд байна. Тэг. Хана аюу хоол юм доош. Тавцна. Том бэлэгнүүд манай нөгөө нэг хин инкуле чинь жижигхэн маамаатай те. Инкуле жижигхэн маамаатай одоо нөгөө назалмаа их мэгч чи ачцээд өгч болохоор 30,000 төгрөгийн тийм бараагаа сонгоод авах хэрэг шүү. За 224 оролцсон байна. Оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Бүгдэнд наад амжилт хүсье. Адтны посто нэгээр нь би нөгөө постуудаа ерөнхийдөө бол нэг нь тавьж байгаа. Тэгээд орой болгон манайхаа нэгтгэлийн пост би бас оруулж байгаа байхгүй юу? Эрдэнэт Бендрия маань тодорчлоо штэ. За баяр хүргье. Эрдэнэт Бендрия маань байхгүй л шиг байна лайв дээр тий. За эхлээл ёо комо шүчөө тэгвэл амар юм биш. Манай мөнх туяа мөнгөч сайн уралцсан уу? Нямаа сур маань явж л байна. За би хин ихчид нансаагчд гоё тайлбарлаж өгнө за. Тайлбарлаад өгчл манай нансаагч бүү энэ тэндээс нь хайхгүй бол амархгүй юу? Та нарыгаа олон бэлэг өгж байгаа болохоос би өөрөө ч заримдаа төөрөд байгаа шүү дээ.
За Пүүжи Омсуудын Smile гинэ. За манайхаа энэ ард ингээд гоё топ пенүүд чи ингэж харагддаг байхгүй юу? Манайхан топ пен болчих юм бол би гоё бэлэг бодоолгаа. За энэ 8 топ пен. Энд нэг ансаа өвчхийн амар зул энэ чи бол аюу идэвхтэй те. Яагаад топ пен тэмдэг өгөхгүй юм бол? Манай хишиг жаргал гიშгээс аюу сайн болчихжээ. Эрдэнэт биндрий хаач юу? Пүүжи бас аюу сайн оролцсон. Пүүжи. Пүрүү бат илгэрлэн гэж. Баатхоо манай хишиг жаргал бас логикийг ойлгоцсон олон комент гэдэг. Манайд одоо нөгөө сүүлд ирсэн бэлгнүүд яг ингээ гоё оролцоорой та. Харин тийм ээ манай нансалмаа ихч уулын топын тэмдэг авах болцсон доо уулна. Топ байдах бол оролцдог та тийм. Мега зулаа зэвэгээ. За энэ твшд. За болормоо инх амгалангийн найзаа минь нэжээ. За ингэж болцсон юм шиг юм те. S үлдээгээгүй юм шиг байна. За S үлдээгээг болохоор жоохон. Зүгээр. За ингээ надтай амарчсан найз над руу юугаа явуулсан биш. Намайг дагсан л амарчсан. За. За пост шеэр хийснийг харчаа. Энэ миний бэлгнүүдийг хартаа. Хоёр харж хэлсэн шүү дээ. Хөөх юм бэ. Манай Эрдэнэт биндрий бас гээвээ сайн шилнэт. Ийм бэлэг орсон байгаа хгүй манайхаа ээжүүдэд. Энэ бэлэг. Би бас лайв маяг хийх санал ирээл энэ жоохон хүүдэн байгаад байна агаад. Ийм бас бэлэгэрсэн маа. Миний л бэлэг авч. За өчигдөр саруулаад миний бэлэг явж байна. За тэр морьтой энэ зураг гоё. Өөрийнхөө постыг харах баярлалаа та биш. Үе эн чи эзээрсэн бэлгэлээ 2-оос доош. 2-оос доош 5. Харин ингээд 7 молоо 10 хоног хүмүүс бэлгээ болохоор би ингээд төөрх оруулчихдаг. Тэгэхээр 5 хоног л их зүгээр. Айгуул яг орсныхан дараа ширэлцэн л ах та. Тэгэл доор авах гэдэг. 3 2-нд орсон тий. За эзэн чи үл. Энэ нөгөө нэгтгэлийн бос. За эзэн чи үл манлын үржилгээ шүү дээ тий. За энд явж гинөө. За энд явж шүү. За тэгэнгүүт шүү дээ. За тэгвэл ингээ Эрдэнэт биндрий за энэ манлын цэцэг сонирхох гэж. За ямар ч нэгийг дагсан. Надтай угаасаа найзөө миний лайвны үлэн байна. За. За одоо дараачих нь болохоор гоё алга болчихсон. За энийг ингэнэ. Харин заяа орж байгаа шүү гэсэн. Энэ миний ингээ пин пост орж болохгүй. Нансаа их чи ингээд миний нарийн заяа хайг штэ. Ингээл оронгот хамгийн дээдлийн постэнд нь би ингээ бэхлээд пин пост олгосон байгаа. Тэгээд ингээд тодруулсан харууд нь бүгдээрээ биелэг байхгүй байна. За мандлын цэцэг сонирхогчд сая дарцсан байсан те. Цэцэг полороо. За цэцэг полорооос хайда. Олон бололтой болохоор жоохон шалгахад хэцүү байна бас те. Цэцэг полороо. Цэцэг полороо. За одоо нэг ингээд шууд гар явчихад байгаа тийм.
cover нэдлэх болохоор бүр толгойр их биш гэдэг. Оо энэстэй та нар сайн нэгдэжээ. Оо биш насаагч гарч ирсэн. Оо энд харагдаж байна дөө энэ арда Эрдэнэт Бэндэрэ тийм үү? За Эрдэнэт Бэндэрэ баяр хүргэе. За баян жолоо юм дээ. За юу яасан шүү манайхан заа юу. Эрдэнэт Бэндэрэ. Аргагүй ойр дөрөөсөө аддан болохгүй юм манай Эрдэнэт Бэндэрэ. Зайлшгүй. Айгүй идэхтэй болтой. Эрдэнэт Бэндэрэ. За ингээ хоёр адтандаа баяр хүргье. Бэндэрэ. За одоо нөгөө бэлгтэй постуудаа би ингээ тайлбарлаад үгүй заа юу насаагч маань сайн харж байгаа. За ингээ хоёр адтандаа баяр хүргье. Нэг нь цэцэгний үргэлжлэгээний адтан ийм гоё ийм энэ ардаа энэ бүр аюу гоё өстэй энэ ийм гоё мандлын цэцэг ингээ үргэлжлүүлж тарьдаг ийм мундаг бүсгүй надтай холбогдсон баггүй. Одоо энэ ардаа 30k гişүнтэй хүн холбогдоод би ч зүгээр сандарлаа шүү дээ. За тэгэнгүүт шүү дээ. За насаагч ингээд миний ингээд ариун заяа хаяг руу орлоо. Тэнгүүд хамгийн дээдлэлт нь бэхэлсэн пост байгааз. За тэгээ энэ дээр ингээд дарангуут урд нь тоонод байгааз 1 2 3 4 ингээд бүгдийг тоолсон байгаа. Тэнгүүдээ энэ хар дээр ингээд дарангуут анаа ингээд бэлгтэй пост байгаа байхгүй юу? Ингээл нөгөө нэг линкэн дээр дараад оронгууд ингээд бэлэг нь гараад ирнэ. Тэгээд энэ ерөнхий постн дээр олон комент үлдэх тусмаа ялах магадлал өсдөг байхгүй юу? Тэгэнгүүтээ одоо ингээд ийм постууд ороод байгааз адтангуудаа тодруулъя гингүүтээ би тоотлолт нь комментэнд нь штэ ингэж өгöd байгаа байхгүй та нарт. Тэнгүүт энэ постноос адтан тодорно шүү гэд би пост давхар комент үлдээгээд байгаа байхгүй юу? Энэ биш байна. Энэ дээр би оруулаагүй юм байна. Энэ дээр чинь дандаа оруулааг байгаа. Би ингээ нөгөө энэ комментноос адтан болон шүү гэд энэ шүү дээ одоо 2 цагийн дараа гингүүтэй энэ постноос адтан болон шүү гэж хахад комментэн доотлолт нь линкээ бас давхар тавиадаг байхгүй. Тэнгүүд энэ линкэн дээр дарангууд ерөнхий пост нь гараад ирнэ гэсэн үг. Тэгээ энэ ерөнхий постн дээр лайк дараал адтан болно гэсэн үг шүү. За зулаа сайн уу? За 2 адтан өсгөө хишгээ. За нэг нь Эрдэнэт Бэндэрэ 2 маань тодорсон. За тэгээд одоо дахиад шинэ бэлгнүүдээ би тайлбарлаад өгч за. За энэ 2 тодорсон. За 3 дахь бэлэг маань болохоор ийм 666 мянган төгрөгөнд за энэ гоё загварлаг ийм хувцснаас ямар ч хувцс байж болно 666 мянганда хүссэн хувцаа авах нь шүү. За энэ хуудсыг дагаад 10 найзуудаа ураад меншн хийгээд постоо шеэрлэе шүү. За тэгэнгүүтээ дөрөвт нь болохоор энэ Kiko гэдэг энэ онлайн шопоо дагаад Instagram-а дагаад гол нь манайхаа SS үлдээн шүү. За скриншот ингээд скриншот үлдээх юм шүү. За тэгээд адтан болно гэсэн үг. За тавдах нь болохоор энэ нөгөө миксер нөгөө яриад байгаа хилэн болоод байгаа миксер тийм шүү. За энэ миксерний адтан болохоор энэ онлайн шопоо даган аз оч онлайн шопоо дагаад энэ постыг шеэрлээд нэг сүнхний пост байгаа. Энэ постоо шеэрлээд тэгээд энэ ерөнхий постоо шеэрлээд адтан болно. Бас 9-нд тодорно. 9-нд маргааш өнжөөд нөгөөдөр дахиад лайвтай шүү манайхан. За энэ болохоор T House гээд энэ постнуудаа сайн орлоод өгөрэй. Энэ хуудасаа дагангуудаа ингээд та нарыг ингээд 1k дагагчтай болчих юм бол энэ одоо ингээд айгүй хэрэгтэй юм байгаа байхгүй юу? Ийм тасдаг ийм юу байгаа. Галтогооны алчуур мушигч угаадаг юм алчуур гэдэг чтэй. Ийм алчуур тэгэнгүүтээ ийм саримс бутлагч энэ нэг нь. За тэгэнгүүтээ нэг нь ийм нүүр цэвэрлэгч заа юу. За тэгээ нэг нь энэ нөгөө ногоо хөлтөдөг юм вакуумддаг юм ногоо хөлтөгч. За энэ 5-ыг нийлүүлээд 1k хүрчих юм болвол 2 хүнд өгж магадгүй гэсэн сураг дуулсан шүү. Тэгэхээр найзуудаа сайн меншн хийгээд өгөөрэй заа юу. За энэ 6 дахь нь бас 9 тодорно. За 7 дахь бэлэг нь болохоор энэ Түмэн штэ гэдэг энэ бас онлайн шоп ажиллаулдаг мундаг бүсгүй байгаа. За тэгээ ийм гоё энд айгуу сайн арчтар энэ баг 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй юм цайны гэж бүтгэв шүү манайхаа. За тэгээд сайхан шеэрлээд энийг 10 болон найзаа меншн хийгээд
найзуудаа уураад за тэгээ 11-нд энийг би жоохон урт авсан байгаа. Гоё үнэтэй бэлэг болохоор за энэ бас нэг юм байгаа. Хоёр ээжид одоо энэ нөгөө жив хүргэлт гэд байдаг шүү дээ. За жив хүргэлт гэд бүх төрлийн нөгөө нэг тэгс дөнгөж төрснөөс 6-7 нас хүртэл бүх төрлийн ингээд ээжүүдэд ийм жив хүргэлт гэ мэдэндээ бүх төрлийн нөгөө нэрэ болон ээжүүдэд хэрэглэхлээр цүм багтсан ийм бараа бүтээгдэхүүн памперс жигэх өөр юу гэдэг тий вирусны затлага гэдэг бүгд байгаа. Тэнгүүтээ энэ лайв ширлээд ерөнхий постоо ширлээд 13 гэдэг чинь 6 хоногийн дараа юм байна. Өчигдөр ирсэн шинэ бэлэг байхгүй юу? Тэгээд хамгийн гол нь хүссэн бараагаа. За юу 2 азтай шүү. За манайхаа. За тэгээ нэг нь болохоор за энэ чинь саяны бэлэг байсан. Энэ болохоор ийм гоё усан ориглоор хурдаа манайхаа. Энэ бас үнэтэй бэлгээ. Ийм гоё усан ориглоор. За тэгээ 2 хуудасаа дагаад энэ постоо ширлээд 3 найзаа меншн хийгээд за бас 16-нд энэ бас 10 хоногор орсон шүү. За юу эндээ бас сайхан ширлээд өгөөрэй. За тэгэнгүүтээ өсдгөн энэ тэ. За 10 дахь нь ийм гоё гэлбааны хамгаалттай нүдний шилэрсэн байна. За энэ арда ийм гоё эрэгтэй эмэгтэй хамаагүй зүгт гоё тохиромжтой мэлээ. Энэ бас нэлийн чанартай бэлгэрсэн. За тэгэнгүүтээ энэ хуудасаа дагаад энэ бас дөнгөж нэгжиж байгаа надаар дэмжүүлж байгаа хгүй. Тэгээ энэ 2 постоо ширлээд ерөнхий постоо ширлээд болоо. Тэгээд 16 дахиад лайв хийх юм байна те. За нэг ийм 10 төрлийн бэлэг байна. 10 төрлийн бэлгнээс сая 2 нь тодорчсон байгаа. За тэгээ ер нь бол бэлгээр таслахгүйг л хичээгээд байгаа шүү манайхаа. Яг тэгээд лайв байгаа хамт байсан баярлалаа. Тэгээд бэлгнүүдээ сайн оролцоорой. Адд нь тодорцсон шүү зулаа. Бэр цэцэг сайн уу, зулаа сайн уу? Адд нь болохоор өсгөө хэмлээ. За одоо хаширсан тэмдэг дээр бичиж байгаа. Өсгөө ишгэ гэдэг хүн сэтгэлийн цахим урлаг гэдэг урлаг хэлэхээр тэгэнгүүтээ мандлын цэцэг үрсэлгээний эзэн болохоор Эрдэнэт Бэнгэрээ тодорцсон шүү. За юу. За ингээ 2 адсан тодорсон байгаа. За баярлалаа. За лайвтайгаа хамт байсан баярлалаа. Сайхан амраарай. 10 цаг болж байна тий. Хэвээ шүү. За сайхан амраарай. Бэлгэндээ оролцоорой.